Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд Excel-ийн shortcut-ыг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө хүргэж байна. Хэрвээ та Excel дээр илүү хурдан ажиллахыг хүсэж байвал тухайн зөвлөгөөг үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Магадгүй та бүхэн цөөхөн shortcut мэдчихээн гэж санаа зовлтны хэрэггүй. Үнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэвэл Alt тавчиг дарна. Alt-ыг дарснаар дараачийн shortcut хийх үсэг болон тоо мэдээллүүд гарч ирнэ. Home Display шилжигвэл H-ийг дарна. H-ийг дарснаар дараах Home дэх командуудын мэдээллүүд идэвхжиж гарах юм аа. Дараах даалгавар өгсөн байна. Shortcut-ын тусламжтайгаар хийж үзүүлье. Үүний тулд E3-аас E6 гэсэн мөнчөө сонгоод өглөө. Alt H FF гэж дарснаар үсгийн фонд идэвхжлээ. Times New Roman болголоо. Дараагийн их даалгавар Bold 10 гэсэн фонттой болох юм байна. Үсгийн хэмжээг FS 10 Enter Alt H 1 Bold болголоо. Арын фондыг 25 гэсэн RPG кодоор кодлох юм байна. Alt H M зүүн баруун тишээх сумаад дарлаа. Alt R дараа 25 112 гэсэн кодуудыг өглөө. Enter. Background-ийн өнгө солигдлоо. Дараачийн даалгавар текст мэдээллийг 204 гэсэн RPG кодоор кодлох юм байна. Alt H F C M баруун сумаа дарлаа. Alt R 204 гэсэн RPG кодууд өглөө. Enter. Шалгаад үзье. 2020. Бүх даалгаврууд биелэгдлээ. Тэгэхээр та бүхэн mouse-аас илүү shortcut-уудыг илүү их хэрэглэх юм бол та файлтай ажиллах хурд нэмэгдэх боломжтой байх нэ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.